Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За уран зохиолын хичээлээр уулзаж байна. За өнөөдрийн сэдэв уншсан зохиолын хам сэдвийн хүрээнд сэтгэгдэл мэдрэмж үзэл бодлоо илэрхийлэн харилцах. За уншсан зохиолын хүрээнд тэгэхээр та бүгд маань одоо онлайнаар өгөгдөж байгаа богино өгүүлбэрүүд байгаа. За богино өгүүлэг гэхээр та бүгд 2 өгүүлэг уншсан байгаа. Мөн тэгүүнийгээ бодоод одоо энд өгөгдөх өгүүлгийг бас харьцуулж үзээрэй. За та нарын уншсан нөгөө ламбгоо нулимс байгаа, хөдөө талын үзэсгэлэн байгаа. Тэр хоёрын уншсан зохиолуудаа зарим сурагчид маань бас явуулаагүй байгаа шүү гэдгийг бас энд багш нь анхааруулад хэлье. За өнөөдөр бид унших зохиолын маань зохиолч намтраас энд товч хүргэе. За зохиолч Долгорын Цэндижав 1954 онд Дундгов аймгийн 3 сайхан сумын нутгийн Бэлгэх хайрхан гэдэг газар төрсөн. За 1975 оноос уран бүтээлүүдэд туйруулж эхэлсэн байна. За мөн утгын чимэг богино өгүүллийн уралдаанд Алтан Жүнжор, Хоёрын даваа Минг, Найрын дарга, Хулангийн жавчаал, Дээдэс өршөө, Оддын судар, Арслан зэрэг өгүүлэг нь тэргүүн байруудад шалгарч байсан байна. За ингээд Цэндижавын бид өнөөдөр Алтан Жүнжор гэдэг богино өгүүлгийг нь уншнаа. За өгүүлгийг уншихаасаа өмнө бид үгийн утгатай танилцсан. За үгийн утгыг дэвтэртээ бичиж аваарай хүүхдүүдээ. За нэгдүгээрт орхимж гэж байна. За та нар орхимж гэдэг үгийг бол өмнө нь сонсч байсан баха. За тайлбар нь болохоор буддын шашны лам нарын хувцсны гадуур мөрөвчлэн ороож нөмрөх задгаа бүс. За хоёрдугаар үг маань гүц. За зулын шар тос зэрэг шингэн юм агуулгах цорхтой сав. За тан гэж байна. Ургамлын зүйлийг нүдэж нунтаглан хандалж уудаг нэгэн зүйл юм. Гиван гэж шар өнгөтэй шороо буюу чулуу. Маарамп энэтхэг төвдийн эмийн 4 үндсийг судалсан эмч. Маарамп гэдэг маань. За олбог эсхийг цэмб торго зэргээр өнгөлж хийсэн дөрвөлжин дэвсгэр. За чамархай гэхээр духны 2 хажуу тал. Ухархай гавлын ясны нүдний алим суух онхорхой. Занч халах гэж. Занч халах гэхээр лам нарын нас барахыг хүндэтгэн хэлэх нэр. За чарлбай багшигаа үл хүндэтгсэн тэрсүүд авиртай. Тийм одоо хөвгүн гэсэн үг байна. За ингээд эдгээр үгийн утгаас та нар ямар зохиол вэ гэдгийг бас та бүдэд бас таамаглаж байгаа бах. За үгийн утгууд нь бол жишээ нь одоо шашны холбогдолтой үгийн утгууд бол нэлээд олон гарч ирж байна. Тэгэхээр та нар бол энэ өгүүллэгийг бас ямар өгүүллэг юуны тухай гарах байхаа гэдгийг бас нэг ихлээр таамаглаад нэг бодчоорой хүүхдүүдээ. Бодорой. За олбог гэдэг маань энэ. За ширж хийсэн том жижиг янз янзаараа. За орхимж лам нарын гадуураа ороосон бүс гэхээр энэ байна. За дараагийн үг нь бол гүц. За гүцийг бол бид нэр шашин намтай холбогдож үзэх юм бол энд бол шар тос хийх ямар нэгэн тан найруулах ийм үйл явцуудыг энэ гүцэнд бас хийж гүйцэтгэдэг байх нэ. За ингээд хүүхдүүдээ үгийн утгуудаа бичиж тайлбарыг ойлгосон баг гэж бодож байна. За ингээд Алтан Жүнжор гэдэг өгүүлэлгээ та бүхэн маань өөрсдөө уншаад ойлгоорой. За унших явцдаа та бүхэнд ахаад мэдэхгүй үг хэллэг байх юм бол дэвтэртээ бичиж тэмдэглээд үгийн утгыг тайлбар төлөөс харж бас мэдэж аваарай. Хүүхдүүд ингээд бүтээлчээр унших үйл ажиллагаанд орё.
За ингээд та бүхэн зохиолоо уншиж дууссан бах. За зохиол бол ойлгомжтой та нар санагдсан. Ойлгомжтой байсан баха. За ингээд багшийнх нь дүрийг тодруулж өгсөн хэсэг байна. За уйрлаж шаналснаасаа болоод шанаа ясна шүнтийн чамархааны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэрч хийжнийхээ огт мингэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахынхий очих шиг амьсгаа авахтайгаа болов. За ингээд өвдөж шаналсан жанч халих төгсөн багш маань өөрийн мэдлэг чадварынхаа үндсэн дээр хийсэн тэр жороо бол хиндэж үл өгөх тийм хүн байсан бахан. За тэр жорыг нь бол шавь нь өөртөө авснараа ингээ багшигаа хороох юм үйлдэл гарч ирж байна. За та бүхэн тэгээд энэ өгүүлбэрийг уншаад ямар сэтгэл төрсөн сэтгэлээ бичээрэй. За ингээд өгүүлбэрийг уншихад ямар мэдрэмж төрсөн мэдрэмжээ та нар зургаар илэрхийлээд бас илгээгээрэй. За мөн өгүүлбэрийн талаарх үзэл бодлоо 100-аас 150% нь багтаан бичнэ гэж үзэл бодлоо. За чамд багшийнх нь байр суурь ямар байсан. За шавийнх нь байр суурьны үүднээс ямар үзэл чамд төрж байна гэдгийг тодорхой бас гаргаж бичээрэй. За гэрийн даалгавар та бүхэн өгүүлгээс жишээ татан далд утга санааг тайлбарлаж 200-аас 250 үгтэй их зохион бичээрэй. За их зохиол бичихтэй та нар үгийн тоо, эхийн бүтэц. За жишээ нь өгүүлгээс иш татан гэхээр ямар өгүүлбэр үгийг иш татсан бэ түүнийг товч тодорхой бичиж тодруулж бас явуулаарай. За тэгээд их зохиох тэр жишг даалгаврууд дээр өгөгдсөн их зохиох даалгавруудыг ерөнхийдөө зарим нэгэн сурагчид бол ихээ зохиохгүйгээр явуулаад байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Их зохион гэдэг бол үгийн баялгаа нэмэгдүүлэх нэг гол үндэс шүү гэдгийг бас анхаараарай. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.